Дараагийн мэдээ хүргэе. 2012 оны 12 дугаар сард татврын мэрэгшсэн үйлчлэгээний тухай хууль батлагдсанаар татврын итгэмжлэгдсэн нэгтлэн бодогч 21 аймаг дахь салбаруудаар татврын мэрэгшсэн үйлчлэгээг үзүүлж байна. Одоо түгээмэл авч байгаа үйлчлэгээнүүд бол тайлан гаргах, тэгээд татврын маргаанд одоо төлөөлөл болгох, шүүхэд төлөөлөл болгох гэх мэтлэн тийм ээ. Мөн түнчлэн одоо тодорхой хэмжээгээр татврын төлөвлөлтийг одоо бас хийх гээд ийм үйлчлэгээнүүд бол зөндөө байна л да. Ер нь өнөөдрийн хууль эргэцсэн хувьд бол заашгүй одоо шийдвэрлэх асуудлууд бол байгаа. Тухайлбал одоо нэмэгдсэн үртгийн албан татврын хуулийг бид нар бас шинжилээд хэрэгжүүллээ. Дагалдах одоо өнөөдрийн татврын тогтолцоогоо орлогын албан татврынхаа бас системийг уялдуулах асуудлууд бол байгаа. Тэгэхээр татврын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвруудын хуулиудын өөрчлөлт шинжилтүүд бол яригадаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Тэгэхээр эднэрийг ч гэсэн одоо бас шинжлэх асуудал, мөн хөрөнгийн албан татврын асуудлыг ч гэсэн зэгслэх асуудал бол байна. Өнөөдөр Монгол Улсын татврын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын 3 дугаар чуулган зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн чуулганаар нэмэгдсэн үртгийн албан татврын хуулийн хэрэгжилттэй холбоотой сайжруулах шаардлагатай асуудлууд, хувь хүний орлогын албан татврын тухай хуулийг бусад хууль тогтоомжтой уялдуулан боловсронгуй болгох, гайл дээр бараа бүтээгдэхүүний татвар бүрдүүлэлтийг сайжруулах, үн шилжүүлэлтийн асуудлыг зохицуулах зэрэг татврын тогтолцоонд шинжилэн сайжруулах шаардлагатай байгаа 4 төрлийн татврын хуулийн асуудлыг хэлэлцлээ. Одоогийн төвшөнд манайх одоо уул уурхайн одоо бараа бүтээгдэхүүнээс одоо дийлэнх одоо орлуулалт маань одоо шалтгаалж байгаа. За манайх шиг одоо хөгжиж байгаа орнууд бол энэ асуудал бол одоо нэлээд тулгымцсан асуудал байдаг юм байна. Ялангуяа одоо татврын хуулиуд нь боловсронгуй болоогүй. За бусад одоо үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид нь үндэстэн намсан корпорациуд байдаг. За ингээм үндэстэн намсан корпорациуд одоо үнэ бууруулах ч байдаг юм уу, өөрсдийнхөө одоо харилцаа холбоо, эхлэхийн холбоотой компаниудаар дамжуулж үн бууруулах. За мөн одоо тэр офшор бүс гэдэг бүсүүдэд одоо орлогоо байршуулах ч байдаг юм уу. За бусад одоо төв компанидаа гарсан зардлуудаар одоо Монголд байгаа компанийнхаа зардлыг өсгөх гэдэг юм. Гэх мэтчлэнгийн арга хэрэгслүүдээр дамжуулж татврыг одоо татврын орлогыг бууруулах, үүний улмаас бол одоо төсөв төвлөрөх татврыг бууруулах. За ийм эрсдлүүд бол манайд ихэнх тулгамдж байгаа. Өнгөрсөн 2016 оны байдлаар татврын байгууллага 1.5 их найз төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөгөө 110.9% биелүүлсэн. Хэдийгээр татврын орлогын биелэлт сайн байгаа ч татврын тогтолцоо нь бизнес эрхлэгчдэд дарамт болдог учраас аж ахуй нэгжүүдийн татвар төлөлт хангалттай сайн байдаггүй байна. За татврын шинжилгээний бодлогыг явуулахдаа татврын хуулиудыг өөр хоорондоо уялдаа холбоотой, за аж ахуй нэгжүүдэд татвараа төлөхт нь цаг хугацааны хувьд уян хатан байх зэрэг боломжуудыг бий болгох хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байгаа юм а. Үзэгч та бүхний эдийн засгийн мэдээ танилцууллаа. Үндэсний мэдээ үргэлжилж байна.